За өнөөдөр 12 дугаар сарын 1-ний өдөр. Энэ өдөр бол дох өвчнөд тэмцэх дэлхийн нийтийн өдөр байгаа. Монгол улсад энэ өдрийг дох өвчнөд тэмцэх асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, өвчний эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэж ирсээр 20 жил өнгөрч байна. Монгол улсын нийт хүн амын дийлэнх нь залуучууд эзэлж байгаа. Иргэдийн шилжилт хөдөлгөөн, гадагшаа болон дотгошоо чиглэсэн аял жуулчлал, эрсдэл нэмэгдсэн зэрэг нь бидэнд эрсдэл нэлээд өндөр байгааг харуулж байгаа юм аа. Тиймээс энэ аюул төвчөнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг анхаарлын гадна орхиж болохгүй гэдгийг тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын мянганы хөгжлийн зорилтод 2030 он гэхэд дох өвчний тархалтыг зогсоох асуудлыг дэвшүүлж тавьсан байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол улсын монголчууд бидний хүлээх үүрэг бол бас асар өндөр байгаа юм аа. Нэгдсэн үндэсний байгууллага энэ жил дох өвчнөд тэмцэх 12 дугаар сарын 1-ний энэ өдрийг бид сэргийлж чадна, харин та, би сэргийлж чадна, харин та гэсэн урайнд дор тэмдэглэж байгаа юм байна. Энэ уриалгыг хэрэгжүүлэх, иргэдээ халдвар төвчнөөс сэргийлэх, нийтийн хүчин чармаалтыг нэгтгэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход төр түмнээ төлөөсөн эрхэм гишүүд та бүхэн итгэх санаачлахтай ажиллана гэдэгт итгэж байна. Дох өвчнөд түүний эсрэг үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн болон төрийн бус байгууллагуудыг харилцан уялдаатай хамтран ажиллаж, ажлын тодорхой үр дүн гаргаж ажиллахыг уриалж байна.